За, сайн бацгаана уу та бүхэндээ хийгээ өдрийн мэнд хүргэе. Австрал солон байна. Астрологийн эхнээс нь сурч байгаа хичээлдээ бүгдээрээ тавтай марлаарай. Тэгээд манайхаа гяс лайка дараад эрчээ бүртгүүлээрэй. За, одоо ийм гоё үг сурсан шүү цаадагчаа. За, өнөөдрийн хичээлээр цөмөрө бууд гарагаа сурна. Тэгээд оюун ухаан, харилцаа, мэдээлэл дамжуулах чадвар илэрхийлдэг энэ бууд гараг маань. Гоёгоц. За, бууд гараг. Би арай хурдан явцсан уу, жоохон удаан явчих. За, бууд гарагийг маань хараа. Ямар функцтэй гэхээр оюун ухаан, харилцаа, мэдээлэл дамжуулах чадруудыг илэрхийлнэ. За, одоо гоё юу? Nice. За, тэгвэл одоо энэ цөмөрийн энэ зургийг харъя. Энэ маань ингээ те тэнгэрийн зураг байгаа штэ. Натал чарт. За, энэ натал чартер одоо энийг улаан байгаа. За, одоо би энэ маагуусаа гүйлгээд байгаа хулгана. Энэ дотор байгаа дүрс болохоор бууд гарагийн маань бэлэг тэмдэг. Бууд гараг ингэж дүрслэгддэг байхгүй юу? Тэгээ та нар маань өөрсдийнхөө тэнгэрийн зураг дэлгээд харангуут энэ дүрс байх юм бол бууд гараг байна гэж ойлгоно. За тэгээд ойлгочлаа гэж бодъё. Тэгвэл бууд гараг ямар ордын хажууд байгаа юм бэ гэж харъя л да. Тэгвэл яасан? Эхрийн ордын хажууд байна. Юу гэж ойлгох вэ гэхээр бууд гараг эхрийн ордод байна гэж ойлгоно. Сонирхолтой. За тэгвэл одоо энэ бууд гараг маань те биднээс ангиж асуудаг байх штэ. Чи ингээ те одоо таны бодол хэрхэн үүсдэг юм бэ? Яаж вэ? Бодол чинь яаж үүсэж байна? Намайг сайн ингээл нэг хурдан яриад, нэг удаан ярангууд тэр бодол те надаас гарч ирж байгаа одоо энэ удаан хурдан ярьж байгаа энэ одоо мэдээлэл энэ өгүүлбэрүүд өөрийн чинь ямар бодолд одоо бодох юу бодоход хүрэж байна. Одоо тэрнээс чинь болж ямар төрлийн бодол үүсэж байна гэсэн үг байхгүй юу? За тэгвэл одоо тий би дөнгөж сая хэлсэн штэ нэг хурдан яриад нэг удаан ярьсан. За тэгвэл би эн чинь би яг яаж яриад байгаа юм? Би яг яаж ойлголцоод байгаа юм? Тэгэнгუთ би ингээд нэг хурдан ярьлаа. Тэгээд би бодоод зарим хурдан ярьчгүй дагийн гутаа жоох удаан ярьчлаа. Тэгэхээр эн чинь ингээд дандаа би бууд гарагийн функцийг ашиглаж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгвэл мэдээллийг хэрхэн хүлээж авч байгаа юм? Та нар сайн намайг ингээ гинт хурдан яриад гинт удаан ярангууд яг тэрийг яаж хүлээж авсан бэ тэр мэдээллийг? Хурдан ярангууд өө ашиггүй дээ гэж бодсон уу? Эсвэл хурдан ярангууд өө удаан ярьчихсан яасан хурдан ярьд ингэж бодсон уу? За одоо энэ ахгүй юу? Тэгэхээр та мэдээллийг аль талаас нь хүлээж авдаг хүн бэ? Тэгэл эхлэнгуутаа би шууд ингээ лайк дараараа гэл иймэр инээсэн. Тэнгууд энэ ярьсан мэдээллүүдийг та аль өнцгөөс нь хүлээж авсан бэ? Энэ бүхэн чинь таныг те тэнгэрийн зураг дээр өөрийн чинь бууд гараг ямар орд төр байрлаж байгаа юм бэ? Байрлаж байгаа тэр ордтойгоо өөр ямар гоё энергиуд, ямар анхаарах энергиудыг холбочихсон байгаа юм бэ гэдгээс хамаарат саяны ерөөсөө миний хитгэн секунд ярьсан тэр яриан дээр та нар ямар хариу үзүүлж ин гэдэг чинь те одоо энэ харилцаа одоо ойлголт хүлээж авах, сурж байгаа, ойлгож байгаа, мэдж байгаа энэ дамжуулж байгаа зүйл чинь энэ бүгд чинь одоо бууд гараг чинь ямар байгааг хэлж байгаа л гэсэн үг. Сонирхолтой ойлгомжтой байгааз. За цаашлаа цөмөрөө. За тэгээ саяны миний хэлсэн шиг одоо бууд гарагийн маань үндсэн үүрэг нь өөрөө юу юм бэ тийм үү? За үндсэн үүрэг нь юу юм гэхээр за бидний тэнгэрийн зураг дээр те одоо бууд гараг маань айгүй гоё хүчтэй энергитэй. За тэгээ элдэн анзын сөрөг холбоосгүй байх юм бол бидний сэтгэл чадвар айгүй сайн байх нь. За тэгвэл сөргөөр нь авч үзье. Айгүй олон сөрөг асуудалтай байх юм бол бидний сэтгэл чадвар жоохон таагүй юм уу эсвэл нөгөө нэг дандаа буруугаар ойлгодог байж болох юм тийм үү? За цаашлаад харилцаа болон яриагааз. За тэгвэл харилцаж байхдаа би одоо ингээл харилцаагаа хичээлээ заахтаа ингээл ярьж байхдаа би байнга одоо ингээл те муухай хэлээд байна уу? Тэгэл эн чин адилхан байхгүй юу? Эсвэл би ингээ ярьж байхдаа байнга одоо ямар нэгэн зүйлийг ганцхан зүйлийг байн тавтаад байна уу? Миний одоо юу гэсэн үг штэ. Одоо нэг хүний байнгын тавтаг цээж үг гэж байдаг чинь цээжинд орсон үг. Тэгэх юм бол энэ бүгд яг тэр бууд гарагтай холбоотой байдаг байхгүй юу? За цаашлаад суралцах болон мэдээлэл дамжуулах. За тэгвэл одоо би ингээд сурсан зүйлээр мэдээлэл дамжуулж байгаа. Эн чинь дахиад миний бууд гарагийн функц нь байхгүй. Тэр гараг үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ миний үүрэг одоо энэ мэдээллийг дамжуулах юм байна гэж цөмөөрөө хүлээж авч ойлгоно. Сонирхолтой тайлбар чадсан байх гэж найдаж байна манайхаа. Ойлгомжтой байсан бол бүгдээрээ лайк дараад гоё комент бичээд гоё дэмжээд өгөөрөө түүхөө манайхаа. Баярлалаа. Уул ингээ харахаар ингээ айгу олон хүн үзээд байгаа байхгүй юу? Тэгээ бараг ингээ 500 мянган хүн ингээл 500 мянган хүн ингээл үзсэн байгаа мөртлөө
Уул ингээ айгүй гоё олон хүмүүс лайк дараад өгчөөл бас гоё юм. Та нарын тэгээд лайк дараад өгнө гэдэг чинь бууд гарагч яаж гэж агаад хамааралтай байгаа байхгүй юу. Тэгээ бууд гарагч ингээ жоохон харамж байх юм бол бити жоохон харамж байл та манайхаа жоохон ингээ гоё өглөгч болоод өгчлөлтөө тийм ээ. Тэгээ бууд гарагчийн за ингээ би бууд гарагчтай ингээ холбоод ингээ ярьчихж байгаа байхгүй юу. Сонирхолтой байгаад гэтэл манайхаа лайк өгөөрэй. За цаашлаа манайхаа. За одоо ингээд миний лайк өгөөрэй гэдэг байгаа дэр одоо энэ ингээд гарч ирж байгаа гэсэн. Яагаад ингээд энэ холбох энерги гэж бичсэн бэ гэхээр одоо би ингээд сая хэллээ штэ. Би ингээд хүсэж байгаа байхгүй юу. Ингээд надад лайк дарчих юм бол надад ингээд хонх дарчих юм бол миний YouTube channel те одоо ингээд олон хүн төрөгдөн надад хүртэл ингээд урамтай байх болно. Би цаашдаа гоё хичээлүүдэд заахад сайхан байна тийм үү олон хүнтэй болчих надад бас хэрэгтэй. Тэгэхээр ингээд миний бодол хүнээс ингээд хүнд хүрж байгаа байхгүй юу. Хүнээс хүнд хүрчихэнгүүтээ би түүгээрээ дамжуулаад би бодож байгаа зүйлээ үгээр хэлчихэж байгааз одоо энэ ингээд хүн тэгээ миний бодол тэгээд үг гэд тийм үү. Ингэж явдаг байхгүй манай бууд гарагийн функц чинь. За тэгээд би мэдээлэл дамжуулаад тэгээд би ингээд та нарт мэдээллийг ингээд дамжуулчлаа ш та нарт лайк дараад өгөөч тийм үү комент бичээд өгөөч гэнэ. Та нар энэ мэдээллийг яаж ойлгож хүлээж авч байгаа? Оо энэ сте дандаа лайк гуйж ингэж ойлгож авч гин үү? Эсвэл энийг нэр юм эн чинь чухал мэдээлэл шүү. Энэ одоо тэгээ контентыг цааш нь үргэлжлүүлэхийн тулд нэрээ дарчий та гэж энэ мэдээллийг ингэж ойлгож авч гин үү? Энд чи ингэж уялдаж холбогдож бидний бууд гарагчин ажиллаа хийж яадаг юм аа бидний тэнгэр дээр. Тэнгэрийн зураг дээр шүү. За ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За цаашлаа цумруу. Бууд гарагийн маань хүч. За энэ юу гэсэн үг гэхээр өмнөх хоёр жишээл байгаа шүү дээ. Нар болон сарууд маань ямар ордууд дээр хүчтэй байсан, хүчгүй байсан гэдэг би одоо нуушгүй би одоо шууд хэлээ явчихна. За тэгвэл хүчтэй байсан нь ихэр болон охины ордууд дээр бууд гарагийн маань хүчтэй байдаг. За нум болон загсны ордууд дээр хөөгдөх буюу хүчин сул. Охин болон хумхын ордууд дээр ирэмгий буюу бас хүч сайтай гэсэн үг. Загсан дээр сул уналтын байрлал байхгүй юу. Тэгээ яагаад та нар маань нар болон сарыгаа үзээд тэндээс ойлголтоо аваарай. Би одоо ингээ ерөөс нь уушгүй цаашаа явлаа үдцэн байгаа цөмөрийн хичээлийг. За энийг харин цөмөрөө цээжлэн тийм ээ. Ихэр охин дээр хүчтэй юм байна. Нум загастай жоохон суул юм байна. Охин хумх дээр хүчтэй юм байна гэд цээжлэнэ манайхаа. За цаашлаа. За одоо тэгвэл одоо энэ тэ хараа хоньны орд байгаа штэ. Хоньны орд дээр бууд гараг байвал яах юм бэ? Бэж гараа манайхаа би нэг юм тайлбарлахаа орхиох хүчтэй. Одоо энэ ихэр буюу охин дээр хүчтэй гэсэн байгааз тэгэд энэ дэр би бас 6 бэлтчихсэн байгаа. Одоо энэ харуулахад бэлтцсэн байгаа байхгүй юу? За бууд гараг маань ихрийн орд болон охины орд дээр байх юм бол бууд гарагийн функцүүд сайн ажилладаг гэсэн үг. За юу сайн ажиллах вэ гэхээр одоо яг сэтгэх чадвар сайн, харилцаа сайтай, яриа сайтай, суралцах, мэдээлэл дамжуулах энэ үүргүүдийг маш сайн гүйцэтгэдэг гэсэн үг. Энэ хоёр ордууд охины олон ихрийн ордууд тахгүй юу. За тэгээд бууд гараг нь ихрийн орд дээр байх юм бол ихрийн ордоо иргэшээн, бууд гараг нь охины орд дээр байх юм бол охины ордыгоо иргэшээнэ гэсэн үг. Иргэшээдэг байхгүй энэ хоёр ордыгоо. Ингэж цөмөр ойлгоно. Тэгэд ихэр болон охины ордууд маань бууд гарагийн одоо энэ функцтэй маш сайн ордууд байх нь штэ. Ойлгомжтойгоо. За тэгвэл одоо энэ хоньны орд дээр байвал яах юм бэ тийм ээ? Хоньны орд дээр. Сайн ингээд бууд гарагийн маань ихрийн орд дээр байсан тийм ээ? Хоньны орд дээр гэдэг чинь одоо ингэж харна гэсэн үг цөмөрөө. Энэ бууд гараг миний маус очиж. Энэ бууд гараг энэ хоньны орд байгаач одоо энэ дотор байгаа штэ. Энэ бэлэг тэмдэг тийм ээ? Манайхан цээжсэн биз дээ. Энэ хоньны ордны дэргэд одоо энэ бууд гараг чинь байх юм бол бууд гараг хоньны ордод байна гэж цөмөөрөө тооцоод ямар үндсэн энергитэй юм гэхээр шууд ярьдаг. Шүүлтүр багтай. Шийдвэрийг хурдан гаргадаг. Эрсдлээс айдаггүй. Бодол нь шууд үйлс болдог гэж цөмөөрөө ойлгоно. За тэгвэл хэрвээ саяны бууд гараг маань үхрийн орд дээр байвал яах вэ? За тэгвэл удаан. За тэгээ жоохон бод тал дээрээ анхаардаг гэсэн үг. Удаан гэхээрээ одоо би энэ бичсэн байна. Юу удаан гэхээр шин санааг хүлээж авах нь удаан байгаад байдаг байхгүй юу? Шууд хурдан биш. Хоньны орчгаа хурдан биш гэсэн үг. За тэгээд бодит сэтгэлгээтэй. Яг ингээд харуулж үзүүлж байгаа юмыг хараад сэтгээд бодит хүлээж авах чадах чадамж өндөртэй гэсэн үг.
За тэгээд маш тогтвортой үзэл бодолтой. Үзэл бодол дээр ингээд айгүй удаан бат бөх байдгаа гэсэн үг байхгүй юу? Нэг ойлгосон зүйлээ мартдаггүй. Одоо баг 10 20 жилийн дараа ярьсан ч одоо мартахгүй байх боломжтой гэсэн үг. Ийм мундаг даваа талуудтай. За тэгсэн чинь манай эхрийн ордынхан яасан? Эхрийн ордынхан болохоор айгүй хурдан сэтгэдэг, тийм үү? Олон зүйлийг хурдан сурдаг, харилцаа айгүй төвөггүй эхлүүлдэг, мэдээллийг айгүй хурдан боловсруулдаг. За тэгээд олон чиглэлд айгүй хурдан сэтгэдэг, тийм ээ? Тийм гот одоо би ингээд юм баримтыг харуулж ярихгүй байсан ч нөгөө хүмүүс шиг тархиндаа төсөөлөд бодоод хүлээгээд авчна. Үхрийн ордноосоо ингэж ялгарна, үхрийн ордон хоньноосоо ингэж ялгарна гэсэн үг. Одоо цөмөрөө бүх хурдуудынхаа бие биенээс ялгардаг энергиудыг одоо ойлгож байгаа гэсэн үг. Бие биенээс ялгардаг. За тэгсэн чинь мэлхийн орд яаж ялгардаг юм бэ гэхээр бодол нь мэдрэмжээсээ үүсэж ялгардаг нөгөө эдгээ бодвол сэтгэл хөдлөлөөрөө ойлгодог. Санах хой сайтай, үгэнд эмзэглэдэг, өнгөрсөнд бодол санаа нь гацгаад байдаг. Одоо бодол санаа гэж одоо нөгөө бодож байгаа сэтгэж байгаа зүйл нь баггүй юу? Тэгэд хүмүүсийн сэтгэлийг уншдаг. Ахаа нөгөө бодол сэтгэж байгаа зүйл нь хүнийг уншаад байдаг байх нь шүү дээ. За тэгвэл манай арслан яадаг юм бэ гэхээр өөрийгөө төв болгож ярьдаг. Одоо бусдыг чи яар гэхээсээ илүүтэйгээр би ярьчи, би нэг хэлчихдээ юм уу гэдэг одоо энэ төлөв нь арай их гэсэн үг байхгүй юу? За тэгээд бусдад нөлөөлөх чадвартай. За илэрхийлэл нь хүчтэй. Итгэлтэй ярьдаг. Вау, тийм үү? Өөрийн үзэл бодлоо хамгаалж чаддаг. Ийм бас мундаг байгааз. За одоо нөгөө нэг охины орд штэ. Яаж нөгөө хүчтэй тийм ээ? Хүчтэй байгаа. Хүчтэй болохоор яадаг вэ гэхээр юмыг маш нарийн бүтцтэй сэтгэлгээтэй. Бүтцтэйгээр сэтгэж чаддаг байхгүй тийм сэтгэлгээ сайтай. Тэгээд юмны алдааг засаад сайжруулах талаас нь сэтгэх ийм том чадвартай. Системтэй юмыг ойлгодог. Жишээ нь одоо ингээд охины ордуудынхантай миний бичлэгийг үзэж байгаа л одоо миний ингээд хаана алдаатай бичсэн мэн гэдгийг аюу хурдан олж хардаг. Хамгийн түрүүнд хардаг гэсэн үг байхгүй юу? Аха. За тэгин гот манай арслангийнхаа яах вэ гэхээр намайг хизээлэх бол одоо би яах бол намайг ингээ ээлжлэе гэж бодно гэсэн үг. Тэгвэл одоо мэлхийн ордныхан яг одоо би мэлхийн ордны хүний те ингээд сэтгэл нь хэр гонигтай байна, тэр хүний сэтгэл нэг хөөрөлтэй байна уу, тэр үед нь би яг ярьж чадсан бол тэр хүн энийг хизээж мартахгүй цээжлэнэ. Тэгээд мэдрэмжийн ямар байгаас хамаарат хүлээж авна гэсэн үг. Тэгэхээр одоо энийг сонсож байгаа өнөөдрийн хичээлээ сонсож байгаа одоо мэлхийн ордны мэдрэмж нь гоё байх юм бол энэ хичээл аягүй гоё өөрт нь орж суунаа гэсэн үг байхгүй юу. Цөмөрөө ингэж гоё ойлгоо шүү за манайхаа. За одоо энэ хараа жинлүүрийн ордныхаа яах вэ гэхээр үгийн сонголтыг нарийн идэг. Тэгэд одоо шууд жинлүүрийнх нь намайг одоо ингэж бодож байгаа шүү дээ. Энэ үгийг ингээ хэлчлээ. Тэр үгийг тгээ хэлчлээ. Уул нь ингээ хэлсэн бол зүгээр юм да гэд яг тэд нар минь ингээ сэтгэж идэг байхгүй юу. Сонирхолтойгоос. За тэгээд юмыг айгу олон өнцгөөс нь дүгнэлт хийнэ. Харилцаанд тэнцвэртэй, шударга байдлыг чухалчлана. Дипломат сэтгэлгээтэй. За тэгээд жишээ авч үзье л да. Одоо өөрийн чинь нэг найз тийм үү. За ингээд будгарыг нь либра дээр байлаа гэж бодъё. За тэгсэн чинь чи ингээл найзтайгаа ингээд тэр найзтайгаа ингээд хачин ингээл сэтгэл доторхоо ингээл уудлал үгийн шүүлтүргүй ярьдаг тийм үү гэж бодъё. Тэгсэн чинь нөгөө найз чинь ингээд айгүй шүүлтүртэй яриад өөрөө чинь баг буруу хийсэн зүйлээ чи ингээд шууд хэлчихгүй айгүй цензуртэй яриад ах юм бол тэр хүн өөр чинь муу сансандаа биш аахгүй. Өөрөө ч юм нуусандаа ерөөсөө биш. Энэ хүн яг функцэн тэгж ажилдаг байгаа даахгүй. Дипломат сэтгэлгээтэй. Өөр яах юм. Ингээд шууд ингээд хэлчихгүй гэсэн үг. Тэгэхээр ийм олон төрлийн хүмүүс байдаг болохоор ингэж олон төрлөөр сэтгэдэг болохоор бид нар шууд энэ надад тэгээд хандчихлаа. Энэ ингэчлээ гэж юусоо битгий төрүүлж одоо бодороо гэх юм уу да тийм ээ. Одоо 6 цөмрөө сурж байгаа нэг том давуу тал чинь энэ ахгүй нөгөө нэг шууд өгнөхөө. За гариг нь ингэсэн болоо да гэд одоо тэрэнд ингээ хостуулаад ойлгонгууд айгу гой санагдсан шүү дээ тий. За энэ яг тэр гариг нь ингэсэн болоо гэж л цөмрөө ойлгоо шүү дээ. Гоё ягаадтай. За одоо тэгвэл манай хилэнцгийнхаа яаж юм гэхээр их ажиглан гинэ. Одоо яг намайг ингээ сайн ингээл инээн гот айгу ажиглаж байгаа байхгүй юу. Энэ яга инээч үү? Энэ юу болоод инээч үү? Энэ цаана юу болсон юм бол гэд ингээд бүр гүнзгий рүү ороод сэтгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай хилэнцгийнхэн маань ингэж одоо буудгарынхын функц нь ажилдаг байх нэ хилэнц дээр байх юм бол.
За тэгээ мэдээллийн гүн рүү нэвт ордог, даал дуутайг сэтгэл зүйн шалтгааныг олж хардаг. Тэгэхээр яах вэ гэхээр дөнгөсөө миний ингээл ганц ингээл амар гоё инээснийг одоо бодож байгаа шүү дээ. Одоо хонгорооч ингэж инээчийлв яаж ялаа юу болсон юм болоо гэдэг гүнзгий миний сэтгэл зүй яаж байгаа юм бол бараг миний сэтгэл зүй дээр бараг ингээд дүн шинжилгээ хийгээ явж байгаа байхгүй юу манай одоо хилэнцийнхэн. За тэгснээ ингээд даал дутга юу байгаа юм бол за намайг ингэ хэлсэн юм чи миний булгарыг хаана байгаа юм бол гэд одоо бараг ингээд ухаад хайгаа сууж ээж магадгүй шууд гүнлүү н орж байгаа байхгүй юу. Ингэж сүмөр ойлгоно. За одоо нөгөө манай нумынхан чинь. За яаж нөө гэхээр том зураг тэг тасал тавиад нарийн деталь гэсэн байгаа. За том зургаар ярих юм бол хараа ийм. За одоо би ингээд номын ордны хүн байлаа гэж бодъё. За би ингээд өнөөдөр бичлэгээ хийцэн. За болцсон. Бичлэгээ хийгээд тавьчлаа. Тиймгүй чи би ингээд надад лайк дараад өгчөөрэй. Надад комент бичиж өгчөөрэй гэж бод. Тэгмгүй чи би арай деталь зүйл рүү ороод байгаа байхгүй юу. Надад комент бичих юм бол те одоо ингээд алгоритм ингээ сайн юм байна. YouTube ингээд илүү хүлээж авдаг юм байна. Над дээр ингээ subscribe дарчих юм бол те над би ингээ олон хүнтэй болоод ирэх юм бол алгоритм дахиад сайжирдаг юм байна. Олон хүнд хүрэх юм байна. Одоо миний ингээ цаашаа хийж байгаа ажил улам цаашаа ингэж идэвхжих боломжтой юм ингээд улам их урам авангат илүү их детальчлаад явж байгааз. Тэгэхээр манай нумынхан яг энэ нарийн деталийн одоо жоохон орхидуулаад том зураг харах гэдэг байхгүй. Дэндүү томоор би ингээ бараг те хэдэн зуун ингээд бичлэг хийсэн байхад угаасаа л окей, good гэж бодчих гэсэн үг. Ингэж сэтгэдэг одоо буудлагыг ингэж сэтгүүлгээд байдаг гэсэн үг. За тэгээ яаж юм гэхээр мэдээж хэрэг юм чинь бас айгуу гоё штэ тийм үү. Том дүр зурагт төвлөрдөг. Тэгэхээр ялангуяа том газрын зураг тийм үү том бүтээн байгуулалт төр манай номын орныхын тарих маш сайн ажилдаг гэсэн үг байхгүй. Энийг ч зөвхөн дандаа эерэг талаас нь гэж те хаана нэрэг тал нь байна, хаана засах тал нь байна гэж айл талаас нь зөвхөн хараад ойлгоод өгнөд яваараа манай хаажгаар нь. За тэгээд хамгийн сайхан зүйл нь юу байна вэ гэхээр үнэн зүйл шүү тий. Тэгээд цаашаа философи юмны утга учир эрэлхийлдэг. За би нөгөөд чи утга учир ингээд туг учир гэж биччихжээ. За одоо тэгээд энийг одоо хамгийн түрүүн шүүж харж байгаа хүмүүс манай охины орныхан харж байгаа. Охины ортынхаа. Эхний ортынхан бол зүгээр ингээд за гэж тоохгүй өнгөрөөчнө. За тэгээд ингээд ингэж сэтгэдэг байхгүй манай ордууд ч гоё яагаад. За тэгээ утга учир илэрхийлэн те. Яг уу гэхээр юмныг ингээд жишээ нь ингээ амьдралыг бодъё гэж бодъё. Маш их гүнзгий бодно, цаашаа гүнзгий сэтгэн, утга учрыг хайна. За бараг л одоо нөгөө нэг гигантэн болоод гэгээрээд явдаг төрлийн хүмүүст багтдаг, сүм хэрд очиод суучдаг, номын цагаа солио дуусчдаг төрлийн хүмүүст багтах гэдэг юм байгаа шүү. Гэтэ би яг өөрийн чинь тийм мэтлээгүй энэ чинь бас айгүй олон одоо хүчин зүйлүүд багтжээж ин чи яс юм болно шүү дээ. Гэхдээ ерөнхий шинж нь ингээ юмны цаашаа маш гүн тэлж томоор сэтгэж далаастай харах гэдэг байхгүй юу. Тэгээ цөмөрөө ингэж бодно. Сонирхолтойгаз. За цаашлаа. Манай материал орныхан хэд болгоомжтой. Энэ болохоор сайн мөртлөө бас анхааруулжтай. Хэтэрхий болгоомжлоод байх юм бол бас нэг талаараа бас энэ чинь бас арай болохгүй тийм ээ. Болгоомжлосоор хагаад амьдрал дуусчвал яана. За тэгтээ хүү манайхан зөвөр ойлгоо шүү. Манай матрихын одоо наваа одоо бүр амар шүүмжлэх бах. Яагаад одоо энэ юм бараг инээж байгаа хэлчихвэ гэдэг те. Манай матрихаа асаа sorry шүү. За манай матрихын ч угаасан мундаг. Айгу логиктай. Айгу бүтэцтэйгээр юмэг ингэж бүтэцтэй сэтгэлгээтэй байхгүй юу. Тэг юмэг маш сайн төлөвлөж чаддаг, стратегтэй одоо ингэж нүүдэл хийж чаддаг, бодит үр дүнд хүрдэг хамгийн нэн тэргуунд явдаг ордууд маань угаасаа манай матрихын. Тэгээ матруудын маань сэтгэхгүй угаасаа ийм айхдаг стратегтэй байхгүй юу. Тэгэхээр том албан газруудын дарга ялангуяа матрийн ордынхан байх маш илбэг байдаг. Бусдыгаа манлайлахаасаа илүү манлайлах нь болохоор манай нөгөө нэг юунууд тахгүй юу. Арслан болон хоньны орднуудынхан маань жоохон ингэ тех гэдэг. Одоо би гэдэг урдаагаараа явахгүй. Энэ хэл матрийн чи арай өөрөөр бусдыгаа авч явдаг. Аюу айхтар төрлийн одоо би хэлсэн байгаас төлөвлөлттэй гэж байгааз юмыг төлөвлөчөөд бусдыгаа дагуулж чаддаг төрлийнх байхгүй юу. Энэ чи арай өөр манлай. За тэгвэл одоо манай хумхынхан яад юм гэхээр жоохон биш хит хийсвэр шүү. За хит хийсвэр хэр хүмүүс ингээ шууд ингээ сөрөг талаас нь битгий хүлээж аваарай. Хит хийсвэр гэдэг чинь нэг талаараа бас айгүй том давуу тал. Нэг за би одоо хэлээд уншаад хэлээд өгчээ. Шинэлэг стандарт бус шийдвэр гаргадаг. За ирээдүйд чиглэсэн системийг төвшөнд боддог. Зөө
хараад бус сэтгэлгээтэй. За ингээ бүгдийг базаад ойлгонгууд ялангуяа ирээдүйд одоо жишээ нь одоо ингээд Марс руу нисгэж гин, сар руу нисгэж гин, том пуужингууд зохион бүтээж гин тийм үү? Одоо мөнхийн настай болдог тийм одоо бодисуудыг шинжилж гин, хийж ингээд ийм хүнээс одоо ердийн энгийн хүний сэтгэлгээнд орохгүй байгаа зүйлийг сэтгэдэг төрлийн хүмүүс ахгүй юу? Хит хийсвэр. Гэхдээ энэ хит хийсвэр чинь маш том эрдэм шинжилгээний ажлыг хийх чадвартай байдаг. Бидний сэтгэж хараагүй тэр үлгэрийн болон зүгнэлт кинонуудыг хийдэг ийм том давуу талтай. Хизээж хайрсан дотор байгддаггүй гэсэн үг. За одоо тэгвэл манай загсны уртынхан яа гэм бэ? Төөрөгдөлд орох гэж бичсэн байгаа. За нэг дараа нь бас хэлье. За ямар гой давуу талаар сэтгэдэг гэхээр мэдрэмж, дүрслэлд тулгуурласан ойлголттой. За бодъё л доо. Одоо би ингээл тэ загсны ордыг айгүй гоёор зураад өччих юм бол базар байна. Ойлголт нь өстой маш гүн гүнзгий орно. За өөрт нь тэ одоо ингээд мэдрэмж нь яг ингээд өндөр байгаа, уналттай байгаа үед нь юм ойлгуулах юм бол маш сайн ойлгоно, эсвэл маш муу ойлгоно. Одоо шууд тэгж холбогддог байхгүй. Тэгж ойлгодог. За тийм учраас юм нь төөрөгдөх гэдэг. Ягаад гэвэл яг бодит юмыг бодит биш одоо мэдрэмж буюу дүрслэлд автахаараа төөрөгдөх гэдэг гэж цөмөрөө ойлгоё шүү. Тэгэхээр төөрөгдөхгүй байх хэрэгтэй. Мэдээллийг мэдрэмжээр шүүгээд идэг төрлийн хүмүүс. Тэгээ бүтээлч уян сэтгэлгээтэй ийм сайхан хүмүүс байдаг байгаа шүү. Сонирхолтой. За тэгээ та нар маань өөрийнхөө бууд гарагийг те одоо хаана байгаа, ямар ордер байгаа мэдгийг хүсэх юм бол өөрийнхөө хайлтын системээр төрсөн он, сар, өдөр, цаг, минутаа Free Astrology Calculator гэж бичээд за зөндөө олон ингээд үнэгүй хайлтын системүүд гараад ирэнгүүт одоо Astrologic одоо энэ улаанаар хүрээлсэн дээр дараад ийшээ оронгуудаа өөрийнхөө он, сар, өдрөө одоо энэ нүдүүд рүү хийгээд одоо энэ нэг нүднүүдээс ийшээ ингээд төрсөн он, сар, өдөр, төрсөн цаг, төрсөн минут, төрсөн нутгаа хийнгуудаа одоо энэ дээр тооцоолороо гэж дарчна. Тийм гой дарсны дараа ийм гой тэнгэрийн зураг гарч ирээд баахан олон зураг гараад ирнэ. За тэгэхээр нөгөө нэг миний ярьсан өнөөдрийн хичээлийн фильтр байсан бууд гарагийнхаа бэлэг тэмдгээ хайгаад бууд гарагийн чинь хажууд ямар орд байгаа юм бэ гэдгийг ингээ хайгаад үзнэ гэсэн. Тэгээ саяны 12 ордуудаас аль нь юм байна гэд цөмөрөө сурч эхэлнэ. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийн араас нэгэн үйлчлэгчийнхаа мэдээллийг зөвлөгөө хүргэх гээд гаргаж ирээд тавьсан байна. Тэгээ өнөөдрийн маань хичээлтэй болохоор шууд холбоотой. Тэгээ дээрэс нь бас нэг захиалгатай холбоотой учраас ингээд ийм олон зураг дэлгээд тавьчихсан ба. За нэгдүгээрт юуны өмнө одоо энэ бууд гараг байгаа. За энэ хүний маань бууд гараг. За эхлээд 96 оны 8 сарын 20-нд төрсэн хүн байгаа шүү. 96 оны 8 сарын 20-нд. Яаж нэг гэхээр өнөөдрийн ярьсан оюун ухааны эзэн тэнгэр бидний тэ яаж харилцдаг сэтгэдэг гэдгийг гэрхшээж яадаг гариг маань болохоор хаана юм гэхээр одоо нөгөө хүчтэй байдаг охины ордод байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ хүний охины орд нь маш хүчтэй гэсэн үг. Бууд гаригийн функцүүд нь маш сайн ажилладаг гэсэн үг. Нарийн мэдээллүүдийг нарийн одоо юмыг тэ шинжилж чаддгаа гэсэн үг баггүй юу? За тэгсэн чинь юу гэсэн үг гэхээр одоо энэ чинь бууд гариг өөрийнхөө хүчтэй байрлалд байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт нар нь арслан дээр байна. Юу гэсэн үг гэхээр арслангийн орд хүчтэй байна. Яагаад гэхээр нар нь өөрөө арслан дээрээ байгаа учраас нар чин өөрөө арслангийнхаа ордыг эрхшээж идэг. Тиймээс нарны функц маш хүчтэй гэсэн үг. Нарныхаа орд нарныхаа энергийг мэдж байгаа тийм ээ цөмөрөө арслангийнхаа ордыг мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо сурсан хичээлүүдэд цөмөр ингээд эргээд санаад яваарай. За тэгэхээр нар хүчтэй юм байна. Бууд гариг хүчтэй юм байна. За тэгвэл сар маань яасан юм? Сар маань хилэнцгийн ордод байна. Хүч султай. Тэгсэн мөртлөө хилэнцгийн ордод мэдрэмж өндөртэй гэсэн үг байхгүй юу? Яагаад мэдрэмж өндөртэй гэдээ ганцхан ингэж хилэнцтэр байна гэж хэлж байна вэ гэхээр энэ чинь ганцхан хилэнцтэр байгаад байгаа биш. Энэ чинь мандалтын орд нь хилэнцтэр байгаа учраас энэ чинь энэ хүн мэдрэмжтэй гэдгийг давхар батлаад байгаамаа гэсэн үг. Гэхдээ даанч уналттай байна. Өчн сулаа гэсэн үг. За энэ ингээд өнөөдрийн хичээлтэй холбоотой. За тэгсэн чинь өнөөдрийн хичээлтэй холбоотой гэдэг энэ чинь харилцаа холбоог эрхшээж идэг гэх цөмөрөө бод гараг ингэж ярьсан шүү дээ. За тэгвэл энэ хүний захиалга дээр болохоор энэ хүний харилцаа нь ямар юм бэ гэдэг асуулт байсан байхгүй юу? За тэгвэл харилцаа энэ хүний тэнгэрийн зураг одоо хүн болгоны тэнгэрийн зураг чинь ондоо штэ тийм үү? Тэгвэл энэ хүний төрсэн тэнгэрийн зураг нь харилцааны энерги нь одоо энд байгаа да. Одоо энд олдохоор гэрт.
Тэгээд 7 дугаар гэрт ингээ харах юм бол ямар орд байна? Үхрийн орд байгаа даа. Айгуу гой уулан тогтвортой ах тагаад байгаа байхгүй юу? Тэгсэн чи яасан бэ гэсэн чинь үхрийн ордыг ч өгөөрөө бидний дараагийн хичээлээр үзэх суур гариг мань ирхшээд байгаа байхгүй юу? Одоо энэ хайрын бурхан суур гариг мань. Одоо энэ бинг бүр эхэлчихсэн ба. Суур гариг нь яасан гэсэн чинь энэ тараа бас таатай биш энергитэй байгаа байхгүй юу? Таатай биш энерги холбоос үүсчихсэн. Тэгээ энэ юу хэлж яана вэ гэхээр харилцаа нь бас тиймж дардан бишээ, тиймж таатай бишээ. Заавал засал, залруулах хэрэгтэй гэсэн энэ мэдээллийг өгж байгаа. Тэгэхээр цөмөр яа гэж болох вэ гэхээр ганцхан бууд гариг хүчтэй байлаа гэд энэ хүний харилцаа нь хүчтэй гэсэн үг бишээ гэсэн үг. Сонирхолтой байгааз. За тэгээд энэ хүний маань захиалган дээр юу байсан гэхээр одоо сая өнгөрсөн сар тийм үү 4 сарын 26-нд Тэнгэрийн ван гараг маань одоо шилжилт хөдөлгөөн хийгээд үхрийн орноосоо ихрийн орд руу орж байгаа штэ. Тэгээд энэ хүний маань тэр шилжилт нь аль ордоосоо аль орд руу орохдоо одоо ямар энерги шилжсэн бэ гэдэг ийм асуулт байсан байхгүй юу. За тийм гоч энэ хүний маань Тэнгэрийн зураг дээр яасан гэхээр одоо Тэнгэрийн зураг чи юм байгаа штэ. Нэгт одоо бидний Тэнгэрийн зураг гэж байгаа тийм үү төрсөн өдрийн Тэнгэрийн зураг. Хоёрдугаарт одоо яг одоо тэнгэр дээр гаригууд маань ингээд нүүдлээ хийгээд байрлалаа өөрчлөөд явж байгаа тэр тэнгэрийн зураг гэж бас байгаа шүү дээ өдөр болгоны. Тэгээ энэ хоёрыг чинь давхарч тавьж агаад шалгадаг байхгүй юу? Тэгэнгүүт давхарч тавиад шалгасан дээр нь юу байсан гэхээр энэ хүний маань Тэнгэрийн ван гараг нь шилжилт хөдөлгөөн хийхдээ хосын харилцааны одоо түншлэлийн тэр энергиэсээ шилжээд хосын харилцаа одоо босоо энэ харилцаатай зөндөө их зуурлалаа. Дараагийн сэдв рүүгээ орё. Мөнгө, санхүү, гүн мэдрэмж, гүн ойлголт руу яваад орё гэд шилжиж байгаа 7 жилийн одоо энерги. За шилжиж байгаа шүү. Хонгор минь. Тэгсэн чи хамгийн сонирхолтой нэртэй өнөөдрийн хичээлээр ярьсан бууд гариг нь одоо энд хараа. Одоо би энэ доор гэж тэмдэглэгээ зурсан байгаа. Энэ хараа явж гин. Яасан гэсэн чи яг эргээд нөгөө нэг хосын харилцаанд энерги рүү ороод ирж байгаа байхгүй. Одоо ингээд шилжилт хөдөлгөөнийг хийгээд нүүдлээ хийгээд явж байгаа гэсэн. Тэгэхээр чи юу гэсэн үг гэхээр за нөгөө нэг харилцаанд одоо эхний зурган дээр байсан одоо энэ бод гарагч яасан гэсэн чинь хосын харилцаанд нөлөөгүй байна гэж бодож исэн чинь одоо энэ хосын харилцаанд тис ондоо энэ нөлөөтэй байна гэж бодож исэн чинь Тэнгэрийн ван гараг нь хосын харилцаанаас гараа явуулах бодож исэн чинь яасан бод гараг нь хосын харилцаа руу ороод ирлээ. Тэгэхээр хосын харилцааны сэдв дуусахгүй дахиад сөхөгднө гэсэн үг байхгүй юу? Сонирхолтой байгааз тэгээ юмыг ингээд шууд ингээд яг тийм байна гэд хэлэх юм боломж байхгүй байхгүй юу? Юм чи ингээд дандаа өөр юмтай ингээд уялдаа холбоотой явж байдаг гэсэн. За тэгээд одоо бас дараагийнх нь нэг зүйл нэг бас сонирхолтой. За тэгвэл одоо 97 оны 4 сарын 1-нд төрсэн хүн ямар юм бэ гэж харъя цөмөрөө. Энэ хүн болохоор хараа нарна заяа. За тэгснээ бүр ингээд бууд гараг нь өнөөдрийн ярьсан бууд гараг нь. За тэгээд маргааш дараагийн орох байгаа нөгөө хайрын бурхан суур гараг нь бас хоньны орд. Бүгдээрээ хоньны орд. Гал улаан хоньны ордод байгаа. Тэгвэл цөмөрө бодъё л доо. Энэ гал улаан хоньны ордод байгаа хүн хэрвээ одоо энэ бас гал улаан одоо арслангийн ордод байгаа. Одоо энэ чинь нар чинь өөрөө гал энергитэй штэ. Улбар шар тийм үү. Тэгээд гал улбар шар энэ энергид байгаа энэ арслангийн ордны хүн энэ хоёр хоорондоо хэр зохицох бол хоёр гал хоёр биений асаан тийм үү. Яаж хоёр бинийгээ зөөлөх вэ энэ хоёр? Айгүй хэцүү байгаад тэгээд энэ хоёр мань хоорондоо бараг л гэрээ их хэвээр байхгүй юу? Хоёулаа гал штэ, хоёулаа асаад байна. Тэгээд ялангуяа бүр асахтаа энэ хүний бууд гариг нь өөр хоньны орд байгаа болохоор айгүй хурдан бодон сэтгэн шүүлтэргүүгээр хийх гэдэг гэсэн үг. Энд ч айгүй айхтар байгаа байхгүй юу? Нэг нь шүүлтэргүй, нэг нь шүүлтүртэй гэсэн үг. Тэгсэн мөртлөө хоёулаа гал энергитэй. За тэгээ болоогүй. Тэгээд эн чинь нөгөө хайрын бурхан өөрөө ингээ хоньны ордонд байгаа штэ. Энэ одоо 97 оны хүний хайрыг одоо өдрө болгон галын бадрааж бэж энэ хүний хайрыг хүртэн гэсэн үг байхгүй юу? За тэгвэл нөгөө 96 оны хүнийг яах юм? 96 оны хүний тэгээд шаарлага байхгүй. Нэгэнд хайр нь булаацсан бол тэр хүн хайрлал, шаналал бодоол байх боломжтой. Имтгээс хоёр өөр хайр байгаа байхгүй юу? Сонирхолтой байгааз. Тэгэхээр энэ хоёр хүний дундын одоо энэ харилцааг тогтоохын тулд өөр хоорондоо маш их хоёр биений ойлгож тийм үү? Нэг нь нэгнийгээ байнга бадрааж ийж бараг дур хүслийн өдөр болгон хүргэж ийж тэр хүндээ хайрлуулна. Нөгөөх нь болохоор 97
оных нь хүн болохоор 96 оны хүнээ байн ингэж халамжилж ээж, байн зөөлөн үг хэлж ээж, байн одоо бараг алдаа гарахгүй байж ээж хайрыг нь хүлээж авнаа гэсэн үг. Сонирхолтойгоос тэгээ зөвхөн бод гаригаар ингэж харилцаа ингэж ерөөсөө хязгаарлагдахгүй ингэж олон юмнууд хоорондоо уялдаж холбогдож байдгийн байгаа шүү. Тэгээд Австрали залан та бүхэнд энэ жишээг авч өглөө бас энэ хүн манаас айгүй гоё жишээн дээр таарлаа. Таалагдсан бол манайхаа лайк дараараа, комент бичээрэй, манайхаа дэмжиж өгөөрэй. За тэгээд цөмрөө мэдж байгаа тийм ээ. Астрологи эхнээсэн сураа гэх юм бол миний YouTube хаяг руу ороод энэ плейлист дарангууд доор нэм цуврал хичээл байгаа. Ийш орох юм бол айгүй тийм амархан талаас нь заасан. Тэгээ Facebook болон Instagram хаягууд маань энэ байна. Туршаагаа хийх сонирхолтой хүмүүс байх юм бол над руу чат бичээд холбогдож болно. За ингээд өнөөдрийн хичээл маань энэ түрээд өндөрлөө. Бүгдээр нь баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Түр баяртай.